За хамгийн түрүүнд бид нэр бие халаалтыг гүйцэтгэх ёстой. Шууд гүйж болохгүй. Байрандаа баг зэрэг зөөлөн алхах ёстой. За энэхүү алхалтыг 1 минутын хугацаанд гүйцэтгэнэ. За үүнийхээ дараа өвдөг өндөр алхалтыг 30 секундын хугацаанд гүйцэтгэнэ. За энэхүү алхалтын ааш тусна өвдөгний үеийг сайжруулахаас гадна гоёны 4 дахь булчинг илүү сайн ажиллаж өгдөгөөр бас онцлогтой байдаг. Тэгээ 30 секундын хугацаанд энэхүү алхалтыг гүйцэтгэнэ. За энэхүү хоёр алхалтын дараа байрандаа зөөлөнгүүн. За 2 минутын хугацаанд 2-3 минутын хугацаанд байрандаа ингэж зөөлөнгүүх хэрэгтэй. За бид нар гэртээ хийж байгаа учраас гэр хооронд ингээд зайд гүйх боломжгүй. Тийм болохоор яг нь байрандаа ингээд зөөлөн гүйх нь хамгийн тохиромжтой бие халаах дасгал юм аа. За үүнийхээ дараа jump jack гэсэн энэхүү үцрэлттэй бие халаалтыг бас давхар гүйцэтгэх ёстой. За энэхүү бие халаалтыг 30 секундээс 1 минутын хугацаанд хийж болно. За дараагийн цэгэл хантаа хурд орсон байна. Тэгээд 30 секундээс 1 минутын хугацаанд энэхүү хантаа хурдыг бас гүйцэтгэн. Тэгээд хоёр гараа та ханаа тулаад хоёр гар яг мөрний хэмжээний төвшөнд байх ёстой. За тэгээд өлмөнөөсөө түлхэлт өгөөд өвдгийг цээж рүүгээ сайн шахаж татаад гүйх ёстой байгаа. За хажуунаас нь сайн харуулъя. За тэр өвдөг 90 градусын өнцгтөө дээшээгээ сайн татаж өгч гүйх ёстой. За энэхүү хантаа хурд бол бас гэрийн нөхцөлд хурдаа сайжруулах хамгийн тохиромжтой бас супер даслын нэг байгаа. За ингээд ерөнхийдөө эхний хэсгийн бие халаах хэсэг маань бол ингээд дуусч байна. За үүнийхээ дараа сонголтын болон динамик сонголт руу орох хэрэгтэй байгаа. За энэхүү дасгалыг бол би бол маш их хийх дуртай. Тэгээ маш доошогоо ингээд бүтэн суугаад өвдөгний үеийг бол илүү сайн дасгалаа хийхэд бэлэн болгож өгдөг байгаа шүү. Тэгээ бүтэн суулт хийх хэрэгтэй. Та бүхэн хажуу талаас нь харах өнцгийг харсан байна. За саяны суултыг бол за нэг 8-аас 10 удаа сууж болдог байгаа шүү. За ингээд мэдээч хэрэг яг үндсэн дасгалаа эхлэхийн өмнө динамик сонголтыг бол бас хийж өгөх хэрэгтэй. За яг бичлэг дээр байгаа багшийн байгаа байрлалыг дагаж дураагаад энэхүү дасгалыг хийгээрэй. 8-аас 10 тоонд энэхүү дасгалыг гүйцэтгэн. За хоёр хөлөө ээлжлээд тэгээд хоёр тал руугаа хараад дасгалыг 8-аас 10 тоонд гүйцэтгэж болно. За энэхүү дасгалын ач холбогдол нь түүхний үеийн хөдөлгөөн болон нурууны үеийн эргэх хөдөлгөөнийг сайжруулдаг байгаа. За дараагийн цан хөлийг ард нуулаад тэгээд гарыг доогоор нь хоёр хөлний завсраар гаргах дасгал байна. За энэхүү сонголтын цэглэл бол динамик сонголт гэж явдаг байгаа. За тэгээд баруун талын хөл бол өвдөгний гойны уртлаараа булчин бол сайн сонгогдож өгдөгөөр бас онцлогтой байдаг байгаа шүү. За энэхүү дасгалыг бас 8 тоонд хоёр хөлөнд ээжлээ хийж болно. За хамгийн ихний дасгал бол вертикал жамп буюу squat jump орсон байна. Тэгээд энэхүү дасгалыг 3 сет 15 тоонд гүйцэтгэх нь хоёр хөлдөө мөрний хэмжээний зайтай зогсох ёстой. Тэгээд хоёр гарыг дээш заавал ингэж өргөж юмд хөргөж байгаа юм шиг тэмүүлж байгаа юм шиг үсрэх ёстой. За хажуунаас яал ингэж харагдаж байна. Тэгээд 15 удаа үсрээд 3 удаа орно гэсэн үг. Нийлээд хэмжээ 45 үсрэлт болж байгаа гэсэн үг шүү. Сет гэдэг нь болохоор оролтыг хэлж байгаа. Реп гэдэг нь давталтыг хэлж байгаа шүү. За үүнийхээ дараа хоёр дахь дасгал маань drop jump орсон байна. Drop jump-ыг 2 сет 6 рептэй гүйцэтгэв. За мэдээж хэрэг бид нар өсөлт хийхээс бас өртөж бас зөв бууж сурах хэрэгтэй байгаа. Тэгээд магадгүй та гэрт чинь ямар ч хэмжээтэй сандал гэж болно тийм ээ. Энэ бүгдийг тохируулж байгаад энэ хөлслийг бас хийгээрэй. Өндөр сандал, намхан сандал бол ямар сандалаас байж болно. Хоёр хөлнөөсөө нэг хөлнөөсөө зэрэг өсрөөд дээшээгээ тэмүүлж байгаа шүү. За 3 дахь дасгал маань ATG split squat орсон байна. За тэгээ 3 сет 10 реп гүйцэтгэв. За тэр доод буланд бол илүү амархан байдлаар харуулж байна. Тийм ээ, доороо сандал тавиад ингэж хийвэл илүү бас амархан байдаг байгаа шүү. За тэгээ өвдгийг урагч нь маш сайн гаргаж өгнө. Тэгээд арын хөл өвдгөрөө газар баг зэрэг шүргэх төдийдл байх хэвээр тэгээд цээж ихц байна. За энэхүү таслыг хийх ач холбогднол өвдөгний үеийг илүү бэхжиж өгдөг. Өвдөгний үе бэхжснээрээ бид нар илүү өндөр өсрөх бүрэн боломжтой байдаг шүү. За дөрөв дасгал бол one leg squat орсон байна. Тэгээд 2 сет 12 репээр гүйцэтгэн. За тэгээд
тэр доор бол илүү хөндрүүлсэн хөлбөрнөөс харагдаж байна тийм ээ. Сандал дээр гараад энэхүү таслыг бас гүйцэтгэж болдог. Тэг гуйны дөрөв талхад болчин болон бас хүний биеийн тэнцвэрийг бас илүү их сайжруулж өгдөг онцлогтой тийм гоё тасгал байгаа шүү. За 5 дахь тасгал маань бол One Leg Calf Press буюу одоо шидний арын 90 булчин хөгжүүлэх тасгал орсон байна. Тэгээ хан туул зогсож байгаад ханнаас нэг ойр хилцээгээр 50-60 см зайтай хөлөө байрлуулж байгаа энэхүү таслыг гүйцэтгэн. За 3 сет 20 репээр гүйцэтгэнэ. Тэгээ 3 сет буюу 3 оролт 20 давталттай гүйцэтгэнэ. Шилбэний арын булчин хөгжснээр хүн илүү өндөр өсрөх бас бүрэн боломжтой байдаг. За 6 дахь тасгал маань латерал жамп орсон байна. За 2 сет 20 репээр энэхүү таслыг гүйцэтгэн. Тэгээ хоёр талдаа бас ингэж зогсолт хийгээд энэхүү таслыг бол та өөрөө удирдаад хийх бүрэн боломжтой байдаг. За гуйны гадна талын булчин гэл илүү хөгжүүлж өгдөг. Хүний шилжилтийг бас сайжруулж өгдөг онцлогтой байдаг. За 7 дахь тасгал бол Nordic орсон маань миний сүүл үед маш их тасгал байгаа. Тэгээ та энэхүү таслыг 3 сет 6 репээр гүйцэтгэн. Тэгээ 6 удаа ингэж хийчихэд тэгээд 30 секунд амраад дахиад 6 удаа гих мэтлэнгээр явна. За Nordic-ийг хийсэн 5 даваад бол одоо гуйны гарын булчингийн гэмт болон шүрмсний гэмтээс маш их өвчин сэргийлдэг байгаа. За тэгээ хөвлийн нуруу гуйны уур дард булчин гэ бүх булчин маш сайнаар нөлөөдөг. Үнэхээр супер цэцгэл байгаа шүү. За тэгээ та бүхэн гараараа ингэж дэмжлэг авч тийшээ босч болно. За тэгээ өөрөө чадчихвал өөрөөрөө бас ингэж босч болно. За тэгээ доошоо буухтаа аль болох тэнцвэрээ одоо юу гэдэг нь дийлхэ болох үедээ гараараа тулж дээшээ бас усвал илүү үр дүнтэй байдаг байгаа шүү. Энэ хүн Nordic-ийг бас хамтдаа сайн хийх хэрэгтэй. За 8 дахь тасгал маань л одоо new workout буюу одоо өвдөгний үеийн мэдрэг байдлыг илүү сайн сайжруулж өгдөг тасгал байгаа. За магадгүй танд одоо тийм ээ одоо энэхүү таслыг хийгээд аргашаага хөлөж хийх боломж олдохгүй бол бас зөвхөн угшаага хөлөж хийгээд энэхүү таслыг хийж болдог байгаа. За тэгээд 2 сет 30 секундын хугацаанд энэхүү таслыг гүйцэтгэн. Тэгээ маш их хүний биеийн тэнцвэрийг сайжруулахаас гадна өвдөгний үеийн хөдөлгөөнийг бол илүү сайн хүчрхэгжүүлж өгдөг байгаа шүү. За тэгээ багш нь ингээд энэхүү таслууд дээр байнга өвдөгний үе гэж яриад байгаа. Тэгээ өвдөгний үе шагааны үе илүү хүчтэй байж хүн бол илүү өндөр үсрэн илүү сайн батбөх бэртэл гэмтээс өрсөн сэргийлж бол чадах байгаа шүү. За ингээд бид нар өнөөдөр 8 цэцлийг ингээд хамтдаа гүйцэтгэн. Тэгээд үүнийхэн дараа одоо энэхүү бичсэндээ гарч байгаа сонголтын тасгалыг болон одоо тийм ээ өөрсдийнхөө бас хуваараа хийдэг сонголтын тасгалыг бол араас нь бэлтгэлийн дараа маш сайхан хийгээд булчин сөрөмсүүдээ сайхан суллаад сунгаад амрах хэрэгтэй гэж багш нь зөвлөж байна. За энэхүү дээрх одоо дасгалыг бүгдийг 8 тонд хийж болно. Энийг бол та өөрөө ингээл улам баяжуулаад сонголтын тасгалыг бол хийж болдог байгаа шүү. За дасгал хооронд одоо юу гэдэг нь нэгдүгээр таслаад хоёрдугаар тасгал руу шилжихдээ 2-оос 3 минут амарч болно тийм ээ. Одоо яг ядралтаас хамаарат. Нэг их ядраагүй бол ачаал бага авсан бол 1-2 минутын хугацаанд амардаг байгаа шүү. Дасгал хооронд. Дасгал дотор буюу одоо нэгдүгээр дасгалын одоо 3 сет буюу орол дотор болохоор 30 секундээс 1 минутын хугацаанд амарч болдог байгаа. За амралт бол хэд их ихтгэх юм бол тухайн дасгал маань аль жоохон үр дүнгүй болох тийм тал байдаг тийм ээ. Одоо тухайн хүмүүс назгараад одоо тий дасгал хийх эрчим нь буурчих юм бол бас үр дүнгүй болох тал байдаг байгаа шүү. За тэгээ энэ дээр байгаа бүх дасгалуудыг одоо энэ 7 хоногийн турш одоо хийн. Тэгээд энэ 7 хоног бол одоо 5 өдөр дасгал хийж 2 өдөр амрах байгаа. Багш нь яг энэхүү бичлэгийг одоо хичээлээ постлохдоо дээр нь текст дээрээс оруулаад өгье гэж бодож байна. За тэгээд сонголтын тасгалыг бол нэг ойролцоогоор 5 минутын хугацаанд бол гүйцэтгэж чинь. Тэгээд яг энэхүү тасгалуудыг одоо та бүхэн тийм ээ багштайгаа бас ингээд эргэж чадвар бөгдөөд бас мэдгүй хэрэглэж байгаа тий асуух зүйл байвал багш руугаа нээлттэй сайхан асуугаарай. За хүн болгон өөрсдийнхөө биеийн онцлогоос насны онцлогоос шалтгаалаад дээрх ачааллуудыг яг миний энэ хэлсэн заавараар явж болно. Эсвэл баг зэрэг ихсгэж болно. Эсвэл баг зэрэг бас ачааллыг нь бууруулж болдог тийм давуу талтай байгаа шүү. За энэ 7 хоногийн хувьд бол дасгал айгүй тийм хөнгөн байгаа. Дараагийн 7 хоног арай илүү хүндрээд явах болно. За багш нь тэгээ яг өчтөр постн дээр хэлсэн ясаараа 3 дахь өдөр хамгийн зөв өвсгөлтийн техникийн талаарх бичлэгийг оруулах болно. Тэгээ өдөр болгон сайхан гоё мэдээллүүдийг групптэй оруулаад явах болно. Групптэй хамгийн гол нь маш идэвхтэй байгаараа өдөр болгон групп руу орж ямар шинэ мэдээлэл бичлэг зөвлөгөөнөд орсон байна гэдгийг бас нэгтлээрэй. За амжилт хүсье та бүхэндээ.